Сайнгүй үзэгчтэй Эглүүзийн бодитол сурвалжлага танд хүрч байна. Манай улсыг залуусын орн гэдэг. Хэдийгээр хүн амын 30 гаруй хувийг залуучууд эзэлдэгч тэдэнд чиглэсэн, тэднийг дэнцсэн нэгдсэн төрийн бодлого баримт бичиг байхгүй. Хүүхэд залуучууд гэсэн нэрийн дор ихэнхдээ хүүхдийн асуудлыг ярьдгаас залуучуудыг хэрхэн дэмжих юм, хэрхэн хөгжүүлэх юм бэ гэдэг бодлогыг ярьдаг. Гэхдээ чихэн чимэгтэй нэг мэдээ байгаа нь бид удахгүй залуучуудын хөгжлийн тухай хуультай болох гэж байна. Боловсруулах шатанда байгаа залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслөөс бид хоёр заалтыг онцоллоо. Залуучууд ба сайн дурын ажил гэсэн агуулга бүхий заалтууд. Залуучууд ер нь сайн дурын ажил хийгээд ямар ашиг тустай, өөрт нь юу үлддэг юм? Ер нь яг сайн дурын ажил гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэх мэт асуултын хариуг бид танд үзүүлэх болно. Сайн дурын ажил гэх ойлголт Монголд шин. Гэхдээ нийгмийн хөгжлийн төлөө өөрийнхөө боловсрал, мэдлэг, ур чадварын төлөө сайн дурын ажил хийдэг, ийм ажлыг хайдаг залуучууд олон. Тэгвэл сайн дурын ажил гэж юу вэ? Хүчээр гудамжинд гаргаж цас цэвэрлүүлэхийг, эсвэл ядарсан айлд тусалж ус зөөж өгөхийг нэрлж болгоч дэлхийн нийтээр сайн дурын ажлыг огт өөр өнцгөөс хардаг. Мэдээж магадгүй жилийн 4 өдрөл өглөө 8-аас орой 5 хүртэл нэг офис дээр суугаад байгааг сайн дурын ажил гэдэггүй байх л та. Ер нь энэ ойлголтын талаар ярьж байна. Тэгэхээр яг өөрийн хүсэл сонирхлын үндсэн дээр сайн дураар гэж байна тийм сайн дурын ажил гэж байгаа. Яг сайн дураар хийж байгаа одоо нэг цаг хугацааны хувьд одоо үйл ажиллагаа хамрагдж байгаа үйл ажиллагааны хувьд бол харилцан адилгүй яг нэг өөрийнхөө цаг зав боломжид ажиллаж байгаа. Тэгээд өөрийнхөө болоод нийгмийн хөгжлийн төлөө оруулж байгаа цаг зав, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зарцуулж байгаа тэр үйл ажиллагааг л ер нь сайн дурын ажил юм уу гэж туршлагаасаа бол хараад байгаа юм. Гэтэл аль бичний тодорхойлолтын дээр бол энэ шинжүүд бол яхахгүй байгаа. Яг нөөбийн сайн дурынх нь гэж юу вэ гэдэг тодорхойлолтын дээр яг өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу нийгмийн хөгжлийн төлөө зарцуулж байгаа одоо нэг цаг хугацаа, цаг завыг бол сайн дурын ажиллагаа хийнэ гэж байгаа. Таавал одоо жишээ нь өөрийнхөө байгууллага дээр бол сайн дурын ажилтнууд бол авдаг гэж жилдээ одоо бараг 60-аад орчим хүнийг авдаг гэж байна. Тэгэхээр би бас бодоод байна л да. Ер нь ямар шалгуур үзүүлэлт байдаг юм бэ? Магадгүй би тэр ажилд нь оролцож юу болох юм болов гэж гинт бодогдлоо та надад сая. Би бол яг хэвтэ ингээд цаг наргуу л дээ. Гэхдээ ерөн зүгээр өөрөө хэрэг өнөхөр хүсгийн болвол ийм боломж өгд юм уу? Эсвэл надаас ямар нэгэн диплом, сертификат ч юм уу, ямар нэгэн одоо хил усны тийм шаардлага тэр ер нь яг шаарддаг юм одоо нас ч гэдэг юм уу? Тиймэрхүү шалгуур үзүүлэлт байна уу? За тэгэхээр яг ямар шалгуур гэхээр хамгийн гол нь яг сайн дур гэдэг одоо нэг юм шинжтэй байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь өөрийн хүсэл сонирхол тэр одоо нэг нэгдсэн зорилгод хувь нэмрээ оруулъя, энэ үйл ажиллагаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулъя, цаг заваа зарцуулъя гэж байгаа яг нэг хамгийн гол нь өөрийнх нь хувь хүний хүсэл эрмэлзэл хамгийн чухал байгаа юм. Тэгээд мэдээж ажлын одоо нэг шин чанараас шалтгаалаад ч юм уу одоо бидний бичсэн хэвлэлийн мэдээг арай мэргэжлийн төвшөнд хүмүүсийн сонирхол татгаар биччих ч юм уу эсвэл фотошоп дээр ажилладаг их бэлтгэгчдэг тийм хүмүүстүүд бол хэрэгтэй нь бол зайлшгүй хэрэгтэй байдаг. Яг тиймэрхүү сайн дурын ажилтан хэрэгтэй байна гэд үйл ажиллагаанаас хамаарат бид нар яг тэдэн сайн дурын ажилтан аавн тийм чадвартай байх ёстой гэсэн ерөнхий шалгуур бол тавьдаг. Гэхдээ хамгийн том шалгуур нь яг хувь хүний хандлага байгаад байгаа юм. Тэгээд тэр ажлыг үнэхээр хийхийг хүсэж байна уу? Энэ үйл ажиллагаанд үнэхээр хувь нэмрээ оруулахыг хүсэж байна уу? Гэдэг нэг зүйл хамгийн том. Тэгээд хүсэл байвал хүч байна гэдэг чинь тэгээд тэр шиг одоо нэг сайн дурын үйл ажиллагаа бол багаар ажилладаг ажиллагаа. Тэгэхээр зөвхөн одоо тухайн нэг хүн бол ажилтдаг хүн тодорхой. Тэгэхээр нэгээ нөхөө дэмжиж явчих бол боломжтой учраас хамгийн гол нь л яг нэг хувь хүний хандлага байгаад байгаа юм. Хэрэв би үсэх юм бол болох юм байна тийм. Бидэрт бол яг ийм мэргэжлийн сэтгүүлч тэгээд хэвлэлээр ажилладаг хүмүүс тэгээд хилтэй хүмүүс бол аягүй хэрэгтэй байдаг. Сонсоод байхад ер нь яг одоо ингээд сайн дурын ажил хийж байгаа надад ер нь яг юу үлддэг юм бэ? Одоо туршлага юм уу, мэдлэг юм уу? Магадгүй одоо багаар ажиллах чадвар ч юм уу цаасаа хэллээ штэ нэг нөхөөд ингэж ажилдаг гэнтергээд хэллээ штэ. Ер нь яг хувь хүн дөр нь үлддэг юм. Тэгэхээр нэг гол нь бас сайн дурын үйл ажиллагааны юу шин чанар нь одоо шан харамж авалгүйгээр өөрийн цаг заваа шан харамж ингэж шаардлагагүйгээр өөрийн цаг зав хүч хөдөлмөрөөр зарцуулж байгаа үйл ажиллагаа гэж байгаа. Тэгээд тийм учраас одоо
Тэгсэн ч гэсэндээ хин нэгэн одоо хувь хүн болгоны өмнө тавьсан зорилго байгаа тий хүсэл мөрөөдөл байгаа. Тэрэндээ хүрэхэд ингээд нэг юм шат ч юм уу дэмжлэг болох үйл ажиллагаа байгаа даа л да. Тэгээ эсвэл одоо өдөр тутмын үйл ажиллагаа ажил дээрээ ингээд нэг хэвэн юм хийдэг бол энд ирээд илүү олон хүнтэй танилцаад өөр амжилт мэдрээд энэ одоо нэг бүхэл одоо үйл ажиллагаа ялангуяа манай төрийн бас байгууллагын дээр үйл ажиллагаа айгүй нэг сайхан нийгмийг бүтээхийн тулд нэг одоо нэг ингээд тал бүрээс нь одоо нэг хувь нэмрээ оруулж байгаа үйл ажиллагаа байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаа энэ том зорилгод хүрэхийн тулд өөрийн хувь нэмрээ орууллаа гэж бодож байгаа тэр нэг сэтгэл ханамж байж болно тий. Цаг заваа айгу зөв зүйл зарцууллаа гэж бодож байгаа. Тэгэд эндээс бас одоо нэг хувь хүн бусдаасаа суралцах, хийнгээ суралцах, ялангуяа залуучуудад айгу том боломжоо олгох, том боломжийг олж авах зүйл гэж хардаг л да. Хичээлийнхээ хажуугаар сайн дурын ажил хийж өөрийгөө хөгжүүлж боловсруулдаг. Дээрээс нь нийгмийн хөгжүүлэлт хувь нэмрээ оруулдаг олон залуусын нэгтэй бид ярилцсан. Бас нэм нэгтлэн бодох мэргэжлэр сурдаг. Гэхдээ гэрэл зураг сонирхолтой учраас сайн дурын ажлаараа энэ хоббигоо хөгжүүлдэг зэрэг олон давуу талыг нэрлэлээ. Яг би бол анх сайн дурын ажлыг ай волонтер санаачлагт сайн дурын ажил гэрэл зурагчнаар орсон байгаа. Одоо энэ нэг ай волонтергээ сайт тийм үү бүртгүүлээд. Тийм бүртгүүлээд тэгээд ярилцлагад дуудагдаад ингээд яг ном журмынхан дагуу орсон байгаа. Тэгээд миний нэг анхны сайн дурын ажлын хугацаа маань болохоор 35 хоног байсан. Тэгээд дуусан гутаа үргэлжлүүлээд одоо өөрөө яг жинхэнэ утгаараа сайн дурын ажлыг одоо бүх төрлийн ажлыг энд хийж байгаа. Одоо тэгээд зарим газар одоо сайн дурын ажлын тухай ингээд сургалт орох ч юм уу зураг авах үед зураг аваа сургалт орох үед сургалтаа ороод тэгээ авчдаг баг. За тэгээ яг цагийн хувьд гэвэл яг ингээд нөө чөлөө цагаараа биш яг ингээд өөрөө цагаа зориулж энэ ажлыг хийдэг би. Яаж жаалчаалаа зохицуулж байгаа ажил хийдэг. Тийм. Хэрвээ одоо жишээлбэл өнөөдөр би ингээд ямар нэгэн сургалт орох хэрэгтэй байлаа гэхэд өнөөдрийнхээ хичээлийг өмнөх өдөр зохицуулаад тэгээд би хийдэг. Би ингээд нөө өөрийнхөө цагт тогтуулж энэ ажил хийдэггүй гэсэн яг. Тийм. Чөлөөт цагаараа биш цагаа одоо яг зориулж хийдэг гэсэн үг. Гэрэл зураг дарах хобби юм бэ тий? Ойл сонсоод тийм гэрэл зураг дардаг. Тэгсэн мөртөө нэгтлэн бодох мэргэжлэр сурж идэг. Тийм сурж идэг. Гэтэ тэгвэл сайн дурын ажил гэдэг чинь хоббигоо хөгжүүлэх бас нэг боломж юм уу? Харагдахад. Тийм яг муу яг хоббигоо хөгжүүл. Яг миний одоо яг үндсэн мэрэгчлээс гадна би өөрийн хийх сонирхолтой юм байгаа шүү дээ. Тэрийгээ ингээд нийгмээс одоо нийгэмдээ тус үзүүл ингээд хөгжүүлж байна гэсэн үг. Магадгүй ингээд ямар нэгэн байдлаар нийтлэл бичих сонирхолтой юм байл сайн дурын байгууллагт ингээд мэдээлэл ингээд бичээд өгдөг, ярилцлагын ингээд бичээд өгдөг тийм хүмүүс бас байдаг. Сайн дурын ажил ер нь хийгээд ер нь чамд яг юу үлддэг юм бэ? За энэ бол яг сайн дураараа яг өөрийнхөө хүслээр хийдэг ажил учраас цалин хөлс гэдэг юм уу тиймэрхүү урамшууллын тэр юм авдаггүй юм байна. Тэгвэл яг чамд яг өөрт ч яг үлддэг чадвар ч гэдэг юм уу мэдлэг мэдээлэл ч гэдэг юм юу байдаг вэ? Хамгийн чухал нь хариуцлага. Тэгээд тэрний дараа цагийн менежмент. Би одоо яг хүмүүс ингэж одоо сайн дурын ажил хийх ингэж бодоод байдаг байхгүй юу? Би энэ ингэ сайн дураар хийж байгаа юм чинь би ирсэн ч болно ирэхгүйсэн ч болно. Яг энэ бол биш. Яг сайн дурын ажил хийн гэж бүртгүүлээд одоо сайн дурын ажил ингэж явж байгаа бол заавал хийх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ бол одоо би ингээд нэгд ихлүүлсэн ажлаа дуусгах тэгээд үүнтэй холбоотой хариуцлага асуудал маш хэрэгждэг. Тэгээд түрүүн хэлсэнчлэн нөгөө нэг цагийн менежмент. Цаг барьж одоо сурдаг ч гэдэг юм уу цагаа зохицуулж сурах ч гэдэг юм уу тийм. Зөв. Сайн дурын ажил хийж байгаа хүнд бас түрүүн хэллээ л дээ нөгөө цалин хөлс урамшуул гэж юм байдаг. Гүч гисэн сайн дурын ажлыг одоо үнэлэх юм тогтолцоог ер нь төрөөс бий болгож хангаж өгөх ёстой гэж ер нь чи боддгоо. Өөрөөр хэлбэл би юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо гадны улс оронд жишээ нь сайн дурын ажил хийж байгаа хүнд одоо юу гэдгийг сайн дурын ажлыг бол ажлын туршлагад тооцох ч гэдэг юм уу. Одоо жишээ нь оюутан бол одоо кредит өгөх ч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар үнэлүүл та нарт ер нь хэр таатай байх бол нэмэр тус. Тийм, ер нь маш хэрэгтэй гэж бодож байгаа. Бас яг энэ тухай бол өмнө бодож ирсэн. Тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар ингээ үнэлэгддэг болчвол бидний оролцоо одоо бидний үеийнхний ингээ сайн дурын ажил хийх одоо сонирхол маш их нэмэгдэх хаа гэж бодож байна. Тэгээд сайн дурын ажлыг сайн дурын үйлс хийнэ гэдэг чинь буцаад нийгмийн аюу тийм эерэг байдлаар өөрчилж байгаа учраас одоо энэ талаар ингээд бид нэр хичээгээд нөгөө талаас одоо засгийн газар төрөөс ингээд бодлого явуулаад өгвөл маш их үр дүнтэй байх гэж бодож байна. Сайн дурын ажил хийхээр эцэг гэх нь дургуйцах одоо яах тиймэрхүү зүйл гарахгүй гайгүй юу? Би бол одоо гэр орондоо цаг гаргасангүй нэтэрэ гэх болов гэж бас бодох юм. Анхандаа бол нөө сайн дурын ажил гэхээр нэг одоо ядуу өрхт очоод ингээд мос одоо усын авч өгөөд төлөө модны бэлтгэдэг гэж ойлгож байсан. Тэгээд би яг өөрөө ингээд нөө
манайх одоо ийм үйл ажиллагаа явуулдаг, ийм ингээд тайлбарлаад хэлэнгуут над чи их зөв юм байна гэд. Одоо бол харьцангуй дэмждэг болсон бүр. Одоо чи тэр чи яасан гэх асуугаа тийм ба. Намайг одоо шинэ оюутан байхад бол ийм сайн дурын ажил гэдэг зүйл нэг их тийм одоо түгээмэл ойлголт байгаагүй л дээ. Одоогийн яг та нарын оюутнуудад ийм сайн дурын ажилтан гэдэг энэ ойлголт хэр одоо түгээмэл вэ? Хэр одоо өргөн цар хүрээг хамарч чадчих магадгүй чиний найзууд донд юм уу, ангийнхан донд юм уу сайн дурын ажил хийхийг сонирхож байгаа тиймэрхүү хүмүүсийн тоо хэр их вэ? Яг миний анзаарснаар гэвэл сүүлийн 2 жилд маш их нэмэгдсэн. Тэгээд яг тийм бүр төрөл бүрээр хийх сонирхолтой тий өөрийнхөө мэрэгжилтэй холбоотой газруудад ингээ сайн дурын ажил хийх тийм маш их сонирхолтой болсон байдаг. Түүний ярианд гарсан ай волонтер цэгмээ сайт сайн дурын ажилтнуудыг хөгжүүлэх, холбож өгөх гүүр болдго юм байна. Сайтаа нэг жил орчим болж байгаа тэд Монголын сайн дурын үйл ажиллагааны нэгдсэн сүлжээ болохоор зорж байна. Сайтынхаа ер нь санааг ер нь анх яаж олсон юм? Одоо таны сайтын одоо зорилго нь юу, чиглэл нь ямар анх ямар тойлогтой байгуулагдсан. Одоо ер нь ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? Ерөөдөө сайтынхаа тухай яриач. Анх бол би 4-5 жилийн өмнөөс эхлэн сайн дурын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Тэгээд оролцож явах хэвцээ энэ сайн дурынхны хүрээлэлтэй болсон. Тэгээд энэ сайн дурынхан маань хаана яаж сайн дурын үйл ажиллагаа хаана болж байгаа гэсэн мэдээлэл тутмаг байдаг болохоор энэ хүү мэдээллийг нэг дор нэгдсэн мэдээллийг авах боломжтой тийм нэг юм зүйл байх хэрэгтэй мэн гэсэн үндсэн дээр энэхүү сайтынхаа санааг анх гаргасан. Тэгээд одоогоор бол яг энэхүү чиглэлээрээ сайн дурынхан болон төрийн бас байгууллагуудыг холбох. Тэгээд сайн дурынхан чиглэлгүй ямар нэгэн сайн дурын үйлсийн аян төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой тэднийг холбох сайн дурынхныг зурчлах үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл одоо ямар нэгэн төрийн бас байгууллага, ямар нэгэн төсөл хөтөлбөр зохион байгуулж байгаа хүнд сайн дурын ажил хэрэгтэй бол танай сайт руу хандаж байгаа. Аха тийм. Нөгөө талаас сайн дурын ажил хиймээр байгаа бол бас танайх руу хандаж болно. Тэгээд яг зуучлахаас гаднаас бид нар сайт дээр нөө сайн дурын үйл ажиллагаа гэж юу вэ? Яагаад хамрагдах ёстой вэ? Гэсэн мэдээлэлээс гадна сайн дурын ажлын олон жилийн туршлагатай хүмүүсийг урьж оролцож тэднийг олон нийтэд таниулж сурчлах тиймэрхүү ярилцлага сурвалжлага оруулдаг байна. Сайт одоо ингээд шинээр одоо нэгсэн сошиал нэршнэн жилийн хугацаа өнгөрч байгаа. Одоо ер нь гишүүнчлэл ч гэдэг юм уу тиймэрхүү цар хүрээ хамарч байгаа цар хүрээ хэрэг бол. Веб сайт маань нэгдээд яг 1 жилээ болж байна. 12 сарын 4-нд 1 жил болсон. Тэгээд энэ хугацаанд 500 гаруй сайн дурахныг 50 гаруй байгууллагт ихтэй давтагдсан дагавар зуучилсан ажиллаж байгаа, зуучд ажиллаж байгаа. Одоо эдгийн хамгийн сүүлд гэдэг юм уу ямар үйл ажиллагаа ямар байгууллагатай хамтарч бас сайн дурахныг холбож өгсөн байна. Монголын залуучдын эвслээс зохион байгуулагдсан залуучдын эртний нийгмийн чуулган гэж болдог. Тэгээд энэ жил 2 удаагаар зохион байгуулагдсан энэхүү чуулганда сайн дурахныг манай дээр зар тавиад олсон. Тэгээд нийт нэг 30 гаруй сайн дурахын бүртгүүлээд ажиллаж байгаа. Тэгээд яг бүртгүүлээд ажилласнаас хойш тэд нар ингээд сайн эртний нийгмийн байгууллага цаашдаа одоо хүртэл тогтвортой ажиллаж байгаа гэж байна. Тэгээд шинэ би ч гэсэн сайн дурын ажил хиймэр санагдвал танай сайтад бүртгүүлж болно гэсэн үг. Болно. Манайд болохоор сайн дурын ажил дээр болохоор эвентүүд орж байгаа. Тэгээд онлайнаар хийж болох ажлууд байдаг. Тэгээд яг байгууллага дээр очиж ажиллах сайн дурын ажлууд байдаг. Тэгээд яг энэ боломжуудыг бид нийтэлж өгөөд тэгээд хүссэн хүн ороод холбогдоод сайн дурын ажил хийх бүрэн боломжтой. Холбогдоод гэдэг нь одоо тэр цаад одоо зар тавьсан байгууллага руу эсвэл та бүхэн рүү их холбогддгоо тийм ээ. Эхлээд бүртгүүлэх хэрэгтэй гэдэг байна тийм үү? Яа за одоогоор болохоор яг бид нэр манад бүртгэлтэй хэрэглэгчлээ болохоор юм мэйлээр явуулдаг. Тэгээд яг бүртгэлгүй хэрэглэгчээг бол шууд сайн дурын ажил хийх сонирхолтой байгууллагатай шууд холбож өгөх. Одоо энэ шинэ боломжууд гэсэн байна шүү дээ. Энд одоо 2 одоо сайн дурын ажилтан хэрэгтэй байгаа 2 зар байна гэж ойлгож болох уу? Зарч одоо гэж хэлэх хайшаа боломжтой. Тийм. Одоо энэ болохоор идэвхтэй байгаа боломжууд нь. Энэ нэг арга хэмжээндээр сайн дурын ажил хийх боломж байна. Энэ төрийн бус байгууллагатай бас сайн дурын ажил хийх боломж байна. Тэгээ ингээ өөрөө юу нэг боломжийг нийтлэх боломжтой. Одоо би бол нэг төрийн бас байгууллагатай ч юм уу би нэг төсөл хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулахаар болоод надад сайн дурын ажилтны хэрэгтэй бол тэр боломж нийтлэх дээр дарах. Тийм. Боломж нийтлэх дээр дараад яг юу бүртгүүлээд тэгээд бид нар болохоор юу тодорхой нэг шалгуур байгаа. Тэгээд шалгуураараа оруулж үзээ. Яг манай чиглэлд нийцж явах юм бол нийтэлдэг. Тийм ба. Тэгээд одоо энэ дээр болохоор манай сайтн дээр өмнө нь сайн дурын ажил хийсэн хүмүүсийн сэтгэгдлүүд байна. Тэгээд одоо ингээд
жишээ нь тэгшүүлтэй эмчтэй хот гэдэг нэг wheel map-ыг хөгжүүлэх. Тийм байх тийм ээ. Тэрэн зэртэй иргэдэг. Тийм. Тэгээ одоо энэ дээр болохоор нэг сайн дурын ажилтай холбоотой сайн дурын ажил хийсэн хүмүүсийн туршлага мэдлэг сайн дурын ажлаас юуг олж авсан бэ гэдэг юмнууд энэ блог дээр маань олж чаддаг. Нийтлэлд бид нараас нийтлэлээ аль болох чанартай контент тэгээд өөрсдөө бэлдсэн контентыг хааж ашигладаг. Сайт бол хідэн дээдстэй байна. Сайт тийшээгээд. Яг энэ 6 дээдстэй. Тэгээд яг үйлчлэлийн нөхцөл бүрдүүлэх нэвтрэх эхлэл блог боломж байгаа. Сайн дурын ажилтан хийхийн тулд одоо үйлчлэгийн нөхцөл гэж иртээ тэн дээр өөр нь яг ямар нөхцлүүд тавигддгийг ямар нэгэн шалгуур энэ төр юм байна уу? Энэ дээр болохоор яг сайн дурын ажилтнаас бол нэг нөхцөл шаардлагагүй. Яг нэг сайн дурын ажилтан авахыг хүсэж байгаа байгууллагуудаас нэг зарим байгууллагууд болохоор яг сайн дурын ажилтныг авчаад ч яг үнцэн ажилтан шиг ажиллах гэдэг тийм. Яг сайн дурын ажилтан чинь яг өөрийнхөө хүсэл зорилгоор ажиллаж байгаа учраас ямар нэгэн байдлаар хоол унааны мөнгөний ч юм уу даадаг тиймэрхүү байдлаар яг энэ үйлчлэгийн нөхцөл дээр болохоор тэрээсээ харуулж гисэн тийм. Шинэ тутам байгуулагдсан 1 жил болж байгаа сайт юм чинь цаашдаа мэдээж бас том зүйлийг мөрөөддөг байх гэж бодож байна л да. Ер нь та нарын ер нь цаашдын зорилго ер нь яг юу вэ? Зөвхөн одоо юу гэдгийг зуучилдаг арга хэмжээ зохион байгуулалтаас илүү томор харж байгаа зүйл байгаа. Бэлгүй хаа. Сайн дурын мэдээллийн нэгдсэн мэдээллийн сангийг бий болгох зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ яагаад чухал вэ гэхээр сайн дурын үйл ажиллагааг үнэлэмжтэй болохыг зорж байгаа. Тэгээд энэ яг вебсайт дээр тулгуурлаж энэ хүү мэдээллийн цаг бий болгож байгаа л та. Энэ дээр сайн дурынхан манай вебсайт бүртгүүлээд одоо яг Facebook шиг профайлтай болно. Үүнээс гадна байгуулагчсан профайлтай болно. Тэгээд сайн дурын үйл ажиллагааны холбогдсон хүмүүс бие бинийгээ ажлынхаа дараа үнэлж бие бинийгээ илүү үнэлэмжийг бий болгох зорилготой ажиллаж байгаа. Энэ сайтыг хийгээд ерөнхийдөө нэг хүмүүсийн хандлт хэр байна. Тэгээ сайн дурын ажил хийдэг хүмүүс хэр их байгаа юм бэ гэдгийг айгуу тийм олж мэдгийг хүссэн. Тэгээд одоо яг эхний хувилбараа ингээд боломжит хамгийн бага зардлаараа ингэж гаргачаад одоо яг томруулах дараагийн шатны хүн болгоны хэрэглэх гар утасны аппликейшн болох бах. Тэгээ сайтн дээр болохоор сайн дурын ажилтнуудын мэдээллийн санг бүртгэгтэй. Тэгээд ямар нэгэн компанид орлоо гэхэд уран сайн дурын ажил хийжсэн болж байгаа. Илүү даваа талтай байдаг. Тэг гадны орнуудад тийм туршлага байгаа. Яг бид нэр тэрийг авч хэрэгжүүлэх гэж бодож байгаа. Одоо энэ цаатад хичнээн бүртгэлтэй гişүн байгаа. Шүү гэж ярих нь зөв юм уу? Тэг. Бүртгэлтэй одоо нэг 200 гаруй хүн байна. Тэгээд яг идэвхтэй яг сайн дурын ажилтан ингээд шалгаад байдаг ч юм ингээд боломж олохоор хараад байдаг 500 гаруй. Мэдээж одоо энэ сайтыг байгуулахад мэдээж хөрөнгө мөнгөний асуудал гарсан байж таараа. Та бүхэн өөр нь яг хөрөнгө мөнгөө яг ямар их өсвөрөөс олж авсан юм? Анх нөгөө iVolunteer санаачлага гэх юм уу 9 сард Улаанбаатар Монголын залуучдын эвслээ зохион байгуулдаг Улаанбаатар шүлтээр танилцуулсан. Тэгээд төслөө нэг 5 шин санаа танилцуулагдсанаас хамгийн шилдэг санаагаар шалгараад тэгээд гарааны мөнгө олж авсан гэж хэлж болно. Тэгээд гарааны мөнгө нь iVolunteer CGM вебсайтын домен нэрийг худалдаж авсан ч юм уу нэг тиймэрхүү байдлаар зарцуулагдаад. Тэгээд энэс хойш бүгд энэ iVolunteer-ыг ажиллуулж байгаа залуучууд сайн дурын үндсэн дээр одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. iVolunteer санаачлагын зохицуулагч Очгэрлийн хэлснээр тэд гарааны хөрөнгөө Улаанбаатар шүл үйл ажиллагаанаас олж авчээ. Улаанбаатар шүл үйл ажиллагааг Монголын залуучуудын эвлээс зохион байгуулж, нийгэмд тустай төсөл хөтөлбөрт шүлнөөс олсон орлогоо өгдөг. Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийн 11-ийн 10-т залуучуудын сайн дурын ажлыг үнэлэх, бүртгэх, тооцох тогтолцоог бий болгох, үнэлэмжийг нэмэгдүүлж, ажлын туршлагад тооцох тогтолцоог бүрдүүлэхэ гэсэн энэ заалтыг оруулж өгсөн байгаа. Энэ заалт энэ хэвээр батлагдах юм бол сайн дурын ажил хийдэг залуust том урам, том дэмжлэг болох юм аа. Энэ хууль нь өөрөө залуучдын тухай хууль нь өөрөө маш ач холбогдолтой, сайшаалтай тийм хууль байгаа юм. Яагаад гэх юм бол мэдээж нийгмийн дийлэнх хэсгийг энэ залуучуудын бүлэг уусаа дийлж байгаа. Тэгэхээр эднийг зохицуулсан аливаа нэг улсад зохицуулсан бодлого, стратеги, хууль аль нэг нь байдаг. Тэгэхээр одоо бид яг энэ залуучдын хуулийг батлах гэдэг яг энэ залуучдын хууль гэдэг нь өөрөө биднэрт маш чухал өгөөжтэй байгаа даа. А яг энэ чинээс одоо нэг
голчлон авч үзэх нь гэх юм бол одоо илүү сайшаалтаа хандаад байгаа юм гэх юм бол таны хэлсэнчлэн нөгөө нэг юу сайн дурын ажлын тухай заалтууд байгаа тийм. Тэгэхээр сайн дурын ажлын заалт дотор болохоор нөгөө нэг сайн дурын ажлыг болохоор ажлын туршлагад дүүцүүлэх тийм. Тэгээд энийг болохоор тийм одоо тийм механизмыг бий болгох гэсэн иймэрхүү утгатай зүйл заалт байгаа тийм. Энэ нь болохоор эргээд одоо тухайн нийгэмдээ оруулж байгаа, хувь нэмрээ оруулж байгаа, сайн дураар оруулж байгаа залуучуудын маань болохоор тэр одоо юу гэмтэй тэр нэг хичээл зүтгэлийг нь одоо үнэлээд байгаа. Тэрнийг зохицныг бодлогыг гаргаж ирнэ гэдэг нэг тийм их оролцсон байгаа. Энэ нь болохоор өөрөө буцаад сайн дураар ажиллаж байгаа, тийм сайн дураар нийгэмдээ ямарваа нэг юм хийгээд байгаа залуучуудын урамшуудлах тийм энэ системийг бий болгосноор тэрийг илүү их мотивац өгөх, илүү их цааш нь одоо нийгэмд нь илүү их хэрэгтэй юм хийхтэнд болохоор тийм урам болох нэг тиймэрхүү юмуд бас давхар явагдах гэдэг учраас энэ айгүй тийм сайшаалтай зүйл заалтууд байгаа гэж бас үзэж байгаа. Олуулсан жишгт ер нь бас яг л энэ журмаар явдггүй те. Одоо би 1-2 удаа одоо сайн дурын ажил хийж исэн бол энэ бол ажлын туршлага юм а гэдэг одоо тийм жишгээр явдггүй те. Олуулсыг одоо ингэ хараад. Тэгэхээр олон улсын жишг янз бүр л байдаг л да. Би яг бүгдийг нь сайн судлаагүй нэг судалсан хэдийсэн ингээд үзэхэд хөвчлэн одоо жишээлбэл юун дээр гүрж дээр залуучдын бодлого гэж байгаа тийм. Тэн дээр болохоор ингээд залуучдын сайн дурын ажлыг ингэж одоо их сургуулийн кредит гэж үүдэг тийм. Кредитийн системд нь тооцох, дүүцүүлэх тийм. Жишээлбэл одоо зарим нэг орнууд шүү дээ. Жишээлбэл Америк нэгдсэн улс ч юм уу тийм. Зарим сургуулиудад нь бүр ерөнхий боловсролын сургуулиас нь ахуулаад ерөнхий боловсролын сургуулийн залуучууд ч өөрөө залуучдын бүлэмд хамраа тавьчихж байгаа тийм. Тэгэхээр тэр сургуулиас нь ахуулаад тэргээр хүүхдүүд нь болохоор одоо сайн дурын ажлын бүр цаг гаргаж өгөх тийм. Одоо хичээлийн хөтөлбөрт нь цаг гаргаж өгөх гэсэн иймэрхүү юмнуудыг оруулаад байгаа. Жишээлбэл 2016 оны 8 сард Бельги улсын одоо сайн дурын тухай хууль батлагдсан л та. Тэгэхээр энэ хууль нь гэхдээ яг ямар хууль байгаа таамыг хараад үзэх юм бол энэ хууль нь ихэвчлэн нөгөө сайн дурын ажил хийж байгаа хүмүүсийнхаа эрхийг хамгаалах, сайн дурын ажил хийж байгаа хүмүүсийнхаа аюулгүй байдлыг хамгаалах тийшээгээ одоо илүү их тусгаж өгсөн тийм хууль байгаа. Тэгэхээр болохоор сайн дурын ажил мэдээж одоо сайн дурын ажилтан гэж энийг хэлэн тэрийг хэлнэ гэсэн юмд байгаагаас гадна болохоор яг ингээ ажлын байран дээр сайн дурын ажилтан гэж одоо цалингүй ингэж ажилтдаг үнийг хэлэндээ гэнгүүт бас урамшууллын систем нэм байна. Тэгээд сайн дурын ажилтан ажиллаж байгаа албан байгууллагууд нэм юм үрийг хүлээнэ гэдэг иймэрхүү үнийг бас гаргаад өгсөн байгаа. Тийм тэнгуүтлээ бас дээрэс нь жишээлбэл Малазийн жишээд урдж ярих юм бол яг нөгөө сайн дурын ажлыг ингэ зааж өгснөөс гадна нөгөө их сургууль сектор хоорондын уялдаа холбоо салбар хоорондын уялдаа холбоог айгүйх тусгасан байдаг юм билээ. Тэр нь одоо юун дээр харагдсан бэ гэх юм бол одоо засгийн газрын дэмжлэгтэйгээр ихтэй сургуулиуд нь болохоор өөрсдийнхөө бодлогыг батлаад тэнд нь болохоор залуучдынхаа сайн дурын ажлыг оюутан байхдаа хийх сайн дурын ажлыг нь урамшуулах системийг бий болгоод тэрийг нь болохоор дараа нь тухайн мэрэгчлэр одоо их сургууль нь ямар нэгэн одоо хувийн хвшлийн компани ч юм уу тэрмүү компанитай хамтарч ажиллаж байгаа тохиолдолд тэнд нь болохоор тэр сайн дурын ажлыг нь туршлагад дүүцүүлэх тийм одоо хамтын ажиллагааны тийм бодлогын бичиг гаргацсан байдаг. Их сургуулиуд нь өөрсдөө бас ингэж бас зохицуулдаг юм байна лээ. Хуулийн төсөлд сайшаах нэг заалт байгаа ч гэсэн нөгөө талд дэмжмээргүй өөр нэг заалтад оруулсан байна гэж бид харж байна. За энэ бол залуучуудын эрх үүрэг гэсэн хэсэгт оруулсан байгаа. За залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийн 6-2-ын 6 дээр залуучууд улиралд 15-аас 20 цаг нийтийн эрх ашигын төлөө сайн дурын ажилд оролцох ёстой гэж үүрэгдсэн. За 6-2-ын 10-т бол нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны нэгээс доошгүй гадаад хэлийг сурахаа гэсэн ийм залтуудыг оруулж өгсөн байгаа. Улиралд 15-аас 20 цаг гэдэг бол 7 хоногт нэг 5 орчим цаг. За сардаа нэг 5 орчим цаг, 7 хоногт нэг цагийн бол сайн дурын ажлыг заавал хийх ёстой болж таарж байна. Тэгэхээр зөвхөн залуучууд гэлтгүү хэнийг ч гэсэн одоо хүчээр ажил хийх нь сайн үр дүн авчирдаггүй гэж бидэнтэй холбогдсон бас их сурвалжууд хэлж байна. Тийм яг энэ дээр одоо манай байгууллагын маань те манай иргэний нийгмийн залуучдын нийгмийн залуучууд байна өөрсдөө те бид нар ингээд төсөл дээрээ бас ингээд төслөө хараа сууж исэн. Тэгэхэд ер нь л ганц ер нь жоохон энэ төсөл мэдээж өөрөө айгүй тийм хэрэгтэй төсөл гэж хэлээд байгаа те сайн дурын ажил ялангуяа. Тэгэхдээ нөгөө нэг яг энэ эрх үүрэг гэсэн хэсэг дээр нь болохоор энэ 15-аас 20 цаг хийнэ сайн дурын ажил хийнэ гэж заагаад өгсөн. Үүрэг болгоо заагаад өгсөн жоохон нөгөө талдаа жоохон шүмжилтэй хандах юмэг дагуулж ирж байгаа юм. Яагаад юм бэ гэх юм бол сайн дурын ажил гэдэг бол өөрөө сайн дурих байх хэвээр. Тэгээд энийг болохоор ямар нэгэн байдлаар
бүр цаг цаагаад үүрэгдээд өгч. Тэгэхээр нөгөө нэг залуучдын бүлэг маань мэдээж том байгаад байгаа нөгөө нийгмийн олонхыг эслээд байгаа гэж яриад байгаа бид нар те. Тэгэнгүүт л энэ залуучдын бүлэм дотор чинь нөгөө нэг онцгой шаардлагатай янз бүрийн шаардлагатай хүмүүс байгаа. Янз бүрийн болцоотой хүмүүс байгаа те. Бүлгүүд байгаа дотроо бүр хөгжлийн бэрхшээлтэй те тусгай хэрэгцээтэй те. Тэгэхээр энэ залуучууд маань өөрсдөө жишээлбэл одоо за жишээлбэл нэг жишээлбэл ярихад нөгөө нэг хэцүү одоо боломжгүй байгаа те амьдарч байгаа тийм одоо нөхцөлд амьдарч байгаа залуучууд байж болно те. Дөнгөж одоо 16 нас хүрээд явж байгаа ч юм уу те. Энэ залуучууд маань ингээд буцаад одоо энэ 15-аас 20 цагийг заавал улиралттай сайн дурын ажил зарцуулнаа гэд ингээ үүрэгдэд өгчих юм бол энэ буцаад нөгөө нэг сайн дурын ажил гэдэг юмныхаа үн цэнийг нь буулгах нөгөө халтуурдах гэдэг шиг те нөгөө нэг дургууд хүчгүй гэдэг шиг нөгөө залуучууд маань заавал хийх ёстой болчдөг. Тэгээ заавал хийхээрээ мэдээж одоо тийм тэгэхээр энэ буцаад нөгөө нэг зөрчлөөд байгаа юм л та. Ингээд нөгөө нэг сэтгэл гарахгүй байхаар нөгөө юм сурах нь баг болчдөг. Тэгэхээр энийг нөгөө сайн дурын ажил хийсэн гэ тооцъё гэхээр яг үүндээ нөгөө залуу нөгөө сайн дурын ажил хийж исэн хүн болохоор хангалттай сайн төвшөнд гарч ирдэг бол бас тооцох хэцүү. Тэгэхээр яг энэ өөрөө сайн дурын ажлын үн цэнийг буцаад бууруулах магадлал өндөртэй. Тийм. Тэгэхээр яг хаа бас нэг зарим орны жишээн дээрээс дурдах юм бол те. Энийг болохоор яг залуучдын бодлоготой орнууд байгаа шүү дээ. Жишээлбэл Солонгос залуучдын хуультай байсан. Залуучдын Австрали залуучдын стратегтэй гэдэг гүрж бодлоготой байдаг. Тэгээ энэчээс ингээ харьцуултыг ингээд аваа үзэх юм бол энэ болохоор яг бас дээрээс нэг яг ингээ залуучд дүүрэг ийм үүрэгтэй гэж өхөөсөө илүүтэйгээр одоо жишээлбэл нөгөө түрүүний миний ярьсан шиг нөгөө нэг салбар хоорондын яам хоорондын те энэ зохицлыг бас оруулж өгөх нь маш зүйтэй гэж энэ одоо ингэж үүрэгдэж өгч залуучдын үүрэг гэж өгч ийснийхээ оронд болохоор одоо тэр яам одоо тухайн залуучдын иргэлсэн яам ч юм уу эсвэл боловсролын яамтай хамтарч ажиллах те энэ хоёрын хооронд одоо энэ залуучдын сайн дурын ажлыг энэ боловсролынх нь хөтөлбөрт яаж оруулах хэвтэй эдрийг яаж урамшуулах хэвтэй гэдгээр нь оруулах эсвэл нөгөөтэйгөр нөгөө нэг 3 сектор буюу одоо хувийн хвшил те төрийн бас байгууллага төрийн байгууллага хувийн хвшил тэгээд энэ байгууллагын хоорондын зохицолтойг бас хангахаар бас ингэж зөвлөж оруулж болох байхгүй те. Одоо энэ ингэж сайн дурын ажил хийсэн залуучуудыг ингэж үнэлнэ гэх юм бол тэгтээ тэрнгүү нийгэмд сайн дурын ажлын одоо нэр хүнд нөхцөл гэх юм уу те. Тэгээд тэгснээрээ болохоор маш олон залуучууд сайн дурын ажил одоо татгаж орох нь илүүхтэй болно. Одоо жишээлбэл бид нар нөгөө нэг сайн дурын маш олон үйл ажиллагаа зохион байгуулдаг те. Тэнгүүд нэг сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулахад сайн дурын ингээд хэлэхэд маш олон залуучууд оролцдог яг үнэндээ. Гэтээ энэ нөгөө нэг түгээх хэрэгсэлтэй цааш нь дэмжлэг байхгүй те. Тэгээд урамшуулах систем байхгүй. Тэгэхээр болохоор энэ мэдэгдэхгүй ингээд үлддэг те. Тэгэхээр заавал ингэж үүрэгдэж өгөөд ах шаардлага байхгүй л гэж ер нь манай байгууллах манай залуучууд те. Ингээд санал солилцоо явж хагаад ер нь гарч ирж ирсэн тий. Гадны ихтэй сургуулиуд оюутан хэлсүүлэхдээ өөрийн CV намтар дээр сайн дурын ажил хийсэн байхыг шаарддаг. Тиймээс сайн дурын ажил хийсэн болж CV-н дээр бичүүлэхийг хүсдэг залуус ч цөөнгүй. Ийм залуучуудаар хийлгсэн ажил болдоггүй. Сэтгэл дотдог гэдгийг ч сайн дурын ажилтнуудтай ажиллаж үзсэн Эрдэнэ нийгмийн байгууллагын хэлж байсан юм а. Та гадны зарим нэг киноноос хинч байсан, ямар ч ажилтай байсан, ямар ч хичээлтэй байсан өөрийн хүслээр сайн дурын ажил хийж нийгэмд үр нөлөө үзүүлж өөрийгөө боловсруулж чаддаг дөрүүдийг харж байсан баг. Дэлхийн улс орнууд сайн дурынхаа ажилтныг дэмжсэн, хамгаалсан, залуучуудаа хөгжүүлэх, хандлагыг нь өөрчлөх, цаашлаад улс орныхоо хөгжил, хувь нэмрийг нь авах гэсэн бодлоготой байдаг. Манай улсад ч гэсэн залуучуудын хүчээр, сайн дурынхны хүчээр хөгжлөө урагшлуулах боломж байгаа. Эгэл телевизийн ботел сурвалжлага танд хүрлээ. Анхаарал үзсэнд баярлалаа.